Энэ бичлэгээр вебсайтынхаа үндсэн өнгийг сонгох буюу солих зааврыг хүргэе. За хоёр дахь алхам буюу энэ тохируулах хэсгээр дарна. Эндээс өөрийн брендийн өнгийг сонгож өгнө. Аль эсвэл эндээс бас шинээр код оруулж өгөх боломжтой байдаг. За энэ тохиолдолд энэ өнгийг сонгоод хадгалчихъя. Сонгохоос өмнө анхааруулах зүйл нь яг энэ нүүр хуудаснаас үндсэн өнгийг нэг удаа сонгож оруулах боломжтой байдаг. За ингээд үндсэн өнг хадгалагдсан үед бол хийгдсэн гэсэн тэмдэгтэй болчдөг. Энэ хэсгээс ахиж өөрчлөх боломжгүй байдаг. Хэрвээ сая сонгосон өнгөө өөрчлөе гэвэл дэлгүүрийн вебсайтны загвар цэс рүү орно. За ингээд сайтын загвар засах дараад ороход вебсайтаа засах юм бүх үйлдэлүүдийг хийдэг юм цонх байдаг. За эндээс зүүн доод буланд байгаа үндсэн тохиргоо гэсэн энэ хэсэг рүү орно. За энэ хэсгийг хаачия. Эндээс товч гэдэг энэ өнгийг тохиргоог сонгоход саяны энэ өнгөд орсон байдаг. Тэгэхээр эндээс сая оруулсан өнгөө солих боломжтой байдаг. Магадгүй эндээс ногоон дээр сонгоод өгчээ. Энийг ялгаагүй ногоон энэ бууралтыг нэг 80% гэдэг чинь ингээд тавиад өгчгөр өөрчлөлтүүд нь хийгдээ явцдаг. За хүрээний өнгийг нь ялгаагүй ногоон өнгөөр хүрээний шилжих өнгийг нь ногоон өнгөөр. Шилжих өнг гэдэг маань курсор очих үед өөрчлөгдөж солигдох өнгийг хэлж байгаа. За тэгэхээр үндсэн өнгийг бол яг энэ товч хэсэг дээрээс ингээд сольчихно. Яг энэ үндсэн тохиргоонд байгаа бусад заавруудыг бол дараагийн бичлэгүүдээр хөрөх болно. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.